Боловсрал нөхөн олгох дүүцэн хөтөлбөрийн сургалт. Манай оронд сургуулиас гадуур хүн амд ерөнхий боловсролыг нөхөн эзэмшүүлж байгаа цорын ганц хувилбар бол 2000 оны эхээр сургалтын практикт орж ирсэн дүүцэн хөтөлбөрийн сургалт юм. Дүүцэн хөтөлбөр нь албан боловсролын үйлчилгээнд ямар нэгэн шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон 2 ба түүнээс дээш жил сургууль завсарчсан хүүхэд залуус насан туршидад тодорхой хугацааны боловсролыг танхимаар эсвэл бие даах хэлбэрээр нөхөн эзэмших сургалтын хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2018-аас 19 оны хичээлийн жилд 7184 хүүхэд залуус хамрагдсанаас 32% нь бага, суур, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тэдгээрийн 424 нь бага, 956 нь суур, 923 нь бүрэн дунд боловсролын гэрчлэгээ авсан байна.